Анх танилцаад бид ч одоо 2010 онд танилцаад 2012 онд тусдаа гараад тэгээд ер нь бол амьдралаа жигэн нөгөө тгээс нэхлэн гэдэг шиг хоёлаа хамгийн анхныхаа байрыг Vivacity-д 8% зээлээр авч исэн. Тэгээд 3 жилийн дараа 2015 онд 2014 онд бид Европ руу аялаад Парис руу аялаад тэгээд тийч хоёлаа Eiffel Tower-ыг яг нөгөө нэг Эфлийн цамхгийн доор хоёлаа зураг авахуулаад байж хахад манай хүн яг гинсөгдөөл хэлсэн. Тэгээд яг бүр хизээж төсөөлөөгүй байсан яг тэр мэдрэмжийг ингээд бүр ингээд авсан. Ер нь бол яг юу болоод сүүлд нь эргээд таарсан чи яг хэдхэн секундын дотор баг юу болоод өнгөрөө гэж бодогдохоор бүр хоёлаа нэг мэдсэн чинь уйлчихсан, би гартаа бөгж зөөчихсөн. Тэгэл ер нь хэдхэн секундын дотор ингээд бодоод өнгөрсөн. Тэгээд яг тэр мэдрэмжийг авна гэдэг бол нөгөө албан ёсоор нөгөө гуйж, гэрлэх санал тавьж тэгээд тэрэндээ хоёулаа яг тэр мэдрэмжийг тэр үедээ ингээд мэдрээд ер нь бол амьдралын бас л нэг түүх. Тэгэхээр нөгөө хосуудын хувьд яг өөрсдийнхөө дурсамжийг бүтээх. Тэгэхээр заавалжгүй аль нэг нь өштэй ер нь хоёулаа хамтдаа ер нь амьдралынхаа түүхийг бүтээж байгаа учраас олон сонирхолтой иймэрхүү адал ядалтай аялал байна уу эсвэл ер нь дурсамжийг хүн бүтээж байх хэрэгтэй юм байлээ. Тэгээ 2015 онд анхныхаа охиныг бэлгийдэж авсан да. Тэгээд 14 оноос хойш одоо 8 жилийн дараа 2022 онд урмаа хийсэн байна. Урмаа хийх шийдвэрээ одоо нэг 3 сарын сүүлээр хоёлаа ярилцаад гинт ер нь хийгээд 100% шийдсэн. Тэгээд ер нь цаг хугацаа бол асар хурдтай өнгөрсөн. Тэгэл нөгөө манай хүн чинь өөрөө бүтээлч салбарын хүн болохоор ер нь яг хурмынхаа концептыг ер нь ингээд бид хоёрын түүхийг бас аягүй гоё гаргаж ирсэн. Тэгээд би ч өөрөө сэлэнгээ гингүүд гол усны нэртэй одоо ир гингүүд од гариг гээл одоо юу гэдэг одоороо нэрлээд тэгээд нэг юм бас хөрхөн харийн түүхэж гэсэн үлгэр шиг аягүй сонирхолтой зохиосон. Одоо од голонд дурлаад тэгээд тэр хоёрын дурлал нь ингээд хайр болоод тэгээд ингээд өөр хүүхдүүд нь мод шиг ингээд цэцгэлээд илбэлээд ингээд урагч байгаа гэдэг ер нь түүхтэй. Тэгээд 7 сарын 1-нд бид хоёр хурмынхаа яг бүх одоо концепт бүх юмудаа бэлэн болгоод төлөвлөгөөний дагуу яг хийхэд бол бодит амьдрал дээр яг нөгөө нүдэндээ төсөөлсөн л байсан болохоос яг ямар филинг, ямар мэдрэмж төрхөө ерөөсөө төсөөлөөг байсан. Тэгээ богдын музейг яагаад сонгосон бэ гэвэл яг ер нь яг хурмын ордонд хийдэг яг тэр уламжлалт яг жайгаас илүүтэй зүгээр яг өөрсдийнхөө одоо хамгийн одоо ойрын хүмүүстэйгээ дурсамжаа үлдээн гээд тэгээ Монголын хамгийн сүүлчийн хааны ордон одоо яг Улаанбаатар хотод байгаа одоо бидний хамгийн түүх дурсгалын ганц үнэт өв гээд тэгээд ордон гэдэг утгаар нь хааны ордон хатан хаа одоо ордон байсан гэдгээр нь бол бэлэгшээж тэгээд Богдааны ордон музейд хийсэн. Онцгой бүтээлийг орихоос